Аймгийн засаг даргын санаачилгаар нийгмийн үйлчилгээг танд аян Задархуу уул аймгийн хэмжээнд өрнөж байгаа лээ. Замжиргааны баталгаачих төвшнгөөс доогуур орлоготой аль өрхийн иргэд рүү чиглэсэн нийгмийн үйлчилгээг танд аян энэ сарын 12-ны өдөр эхлүүлсэн аяны хүрээнд зорилтод бүлгийн иргэдийг эрүүл мэндийн үндэслэх шинжилгээнд хамруулж халуун хоол дулаан хувцаар хангах ажлыг зохион байгуулж байгаа. За тус аян өнөөдөр Орхон суманд үргэлжилж байна. Манай Орхон сум бол 3155 хүн амтай. Зорилттой төлөвлөгийн бол 18 нийгмийн халамж шаардлагатай нийлээд бол 184 одоо өрх хэрэгний бол судалгаа гаргаж энэ үйлчлэгэнд бол хамруулж байна. Энэ нарийн мэрэгжлийн эмчнэр ирсэн дээр бол бид нар зорилттой төлөвлөгийн өрхөдөө бол тэр болгон одоо аймаг явж үзүүлэх чадвар бас юу бол хомос байдаг. Ингээд нарийн мэрэгжлийн шинжилгээг бол одоо энд бас хамруулж байгаа нь бол маш их үр дүнтэй одоо сайн ажил болж байна. Орхон сум 3155 өрхтөө сумын удирдлагууд аяны хүрээнд зорилтод бүлгийн 184 хүний судалгаа гаргаж эрүүл мэндийн үзлэг шинжилгээ болон халамж нийгмийн даатгал боловсролын бичиг баримт нөхөн олгох зэрэг ажилд иргэдийг зохион байгуулалт сайтай хамруулж байна. Одоо нийгмийн үйлчилгээнд хандсан аяны хүрээнд Дархуу уул аймгийн засаг даргын одоо захирамжаар энэ үйл ажиллагаа явагдаж байна. Манай сумд одоо явагдаж байна. Тэгээд Орхон сумын хэмжээнд бол бид нар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ, тэгээд байнгын асаргаанд байдаг зорилттой бүлгийн иргэд, эмзэг бүлгийн иргэдээ бол энэ үзлэг шинжилгээнд хамруулахаар одоо ингээд 66 хүний нэр гаргаад өөрхийн эмчнэр нь урилга тарааж ингээд албасаар дуудсан байгаа. Тэг өнөөдөр бол одоогийн байдлаар ихэд тусны шинжилгээнд 50 гаруй хүн хамрагдаа, зүрх судас мэдрэл сэтгцэн эмчнэрт бол 30 гаруй хүмүүс хамрагдаад ингээд явж байна. Үзлэг ингээд хийж хагаад бас энэ хүндээ хурц үйлчилсэн сайхан үйлчилгээ болж байна. Одоогийн байдлаар Орхон сумын одоо эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүдийн ингээ үзлэгийг хийгдэж байна. Тэгээд 15 6 хүнийг бол үзчихэд байна. Мөн урчин сэргийлэх үзлэг бас давхар явагдаж байгаа. Эсийн шинжилгээ бас авсан байгаа. Яг нь шинжилгээнд бас тэр болгоно хамрагдаж чадахгүй. Жишээлбэл жирэмсэн эхчүүд маань бас яг дархан руу явж ингээд зарим шинжилгээ өндөр өртөмтгий бүлгийн жирэмсэн эхчүүд гэдэг ингээд бол эхо одоо үзүүлэхэд бол дархан явж байна. Тэгвэл энэ удаагийн үзлэгээр бас давуу тал нь эхогийн дор нь үзээд өгчлөө. Үзлэгийг хийгээд одоо нарийн мэрэгжлийн зөвлөгөөг өглөө. Тэгээд энэ бас шинжилгээ бас зөвлөгөөг ингээ өгөөд дор нь газар дээр шийдэж байгаа болохоор бас хүмүүс их дуртай байгаа. Нийгмийн салбарын харьяа 7 агентлагаас үзүүлэх төрийн үйлчилгээг орхончууд нэг доороос цогцоор хүртэж байна. Орхон сумын соёлын төвд нийгмийн даатгал халамж, хөдөлмөрийн хилтэс боловсрол соёлын газар хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн мэрэгжилтнүүд үйлчилгээ үзүүлж байна. Түүнчлэн эмийн холбооноос иргэдийг дархлаажуулах ажлыг явууллаа. Харин өрхийн эрүүл мэндийн төвд нарийн мэрэгжлийн эмч нар ажиллаж эрүүл мэндийн үзлэг зөвлөгөө өгөхийн зэрэгцээ 5 төрлийн шинжилгээг авч байна. Би сая нарийн мэрэгжлийн эмчнэрт үзүүлж групп зорч явж байгаа л да. Нүдэрээ. Өрөөс нь нүдтэй. Тэр болгонд дарханд яваа шинжилгээ өгөхөр чинь баг богоноор яваад хожигддаг хэцүү байдаг байхгүй. Болж өгөл энэ шинжилгээ мэдлэгээ өгдөг бол амар ахгүй. Тэгээ үзүүлчихээ гээл сэтгэл хангалуул явж байна. Би сая болохоор хелинхэ бактери үзүүллээ. Тэгээд бас ийшээ орж эход орлоо. Дархны бас мэдрэлийн талаар үзүүллээ. Энэ ингэж ирж байгаа нэг сайхан байна л да. Хүмүүсийн бас хөвшин өстэй жоохон хүүхдгээд хүмүүсийг үзэж байгаа. Энэ дархнаруу дандаа шинжилгээ өгж хүмүүс явдаг. Гэхдээ хүндрэлтэй өглөө суудлаар явхад хожигддаг. Тэгээ энд ирж ингэж үзүүлж байгаадаа хүмүүс бүх цугж ирж үзүүлж байна. Бид нэг одоо ингээд зардал богоо яваад ингээд яхаар үйлчлэгээс юунд очиод даханд шинжилгээ өгөхөөр хоцорч яддаг байхгүй өглөө ихтгэлдэг болохоор шинжилгээ. Тэгээд аваад хонох болно. Тэгээд зарим улсууд нь хонох айл майл байхгүй. Тэр тал дээр бол хүндрэлтэй гэдэг. Яг ингээ газар дээр нэрж байгаа тохиолдолд танд сэтгэл бас ямар ах юм бэ? Сэтгэл сайхан байна. Одоо бид нөр сая очиж үзүүлчихээ явж байгаа юм дээр сайхан байна. Бас очир дураа гэхгүй дарахаараа үзүүлэхээр бид нар чинь одоо айгүй хэцүү байдаг шүү дээ. Тэр мэтээс одоо энд шууд ирээд үзэх нь бидэнд одоо сайн л байна. Маш их сэтгэл ханамжтай байна. Яагаад гэвэл зэрэг энэ үйлчлэгээ бол бидэнд маш их дутагддаг байхгүй юу? Нийгмийн үйлчилгээг танд аяны хүрээнд нарийн мэрэгжлийн эмчнэр Орхон суманд ажиллаж байгаад иргэд талархалтай хандж байна. Иргэд рүү чиглэсэн энэ төрлийн үйлчилгээ өгүүлэгдэж байгааг ч хэлж байлаа.